Ариун хурганы цусыг би гэрчлэе. Амаа нээж зүрхнийхээ гүнээс сүнсээр түүнийг ярий. Түүний урсгасан бүх цус, гэрээний цус, амийн модонд хүргэх ариун хурганы цус. Гим нүгэлмэн тэнгэртээ тулжээ. Үг дээдс минь хараал намайг хучжээ. Үйлсээрээ би хэрхэн аврагдах вэ? Үйл хэрэгт минь зөвхт зүйл бий билүү. Сүнсийг минь дэгүүлсэж, гим нүглийг минь угаасан. Цус бүрийн үнд цэнийг зүрхээр би ухаарсан. Бузар булаа, шунал хүслээр би дүүрсэн байжээ. Буруу хараад гим нүглийг үйлдэх хоёр нүүртэн байжээ. Бурхан эцэг минь харин сүнсийг минь аврахыг хүссэн. Бузар хараалын хүлээсийг хүүгээрээ тэр зүссэн. Миний үйлдсэн гим нүгэл надад ирсэн цөхөн. Миний уучлж чадаагүй урвалт надад хүндэтсэн ачаа. Тэр бүхнийг надаас авсан. Тэр хариуд нь юу ч хэлээгүй. Мөнхөд би харин түүнийг нь ойлгож мэдээгүй. Бидний эзэн Есүс Гецсеманегийн цэцэрлэгт шавнартайгаа залбирахаар очив. Ирээгүй загалмай зовлонгоос болж тэрээр зовж шаналж бай. Бурхны тэнгэр ич харин түүнийг халамжлан тэнхлүүлж байна. Тэр зовж шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусалт мэт газарт дусаж байна. Энэ цус нь урвалтын төлөө урсан. Цөхрөл зовлонг минь авч явахаар миний төлөө урсан. Энэ цусаар би урвалтын шархаа идэж үрд мөх амар тайван дуудагдсан. Эзэн танд баярлалаа.